За бүгдөө сайн бидтэй. Энэ удаа маш сонирхолтой сэдвээр хөзрийн мэргийн бичлэгээ та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. За нэгдүгээрт тэр хүн таныг санаж байна уу? Хоёрдугаарт тэр хүн таныг юу гэж бодож байна вэ? Гуравдугаарт тэр хүн сэтгэлээ илчлэхээс айж буй жинхэнэ шалтгаан нь юу вэ? Дөрөвдүгээрт та хоёр уулзах уу? Тийм бол хизээ яаж уулзах вэ? Тавдугаарт тэр хүний одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Нэмэлтээр үргэлжлүүлээд тэр хүний даалт хүсэл юу вэ? Хоёрдугаарт тэр хүнд итгэж болох хүн мөн үү? Гуравдугаарт та хоёрын ирээдүй ямар байх вэ? Дөрөвдүгээрт та хоёр юуны тухай ярилцах хэрэгтэй вэ? Тавдугаарт тэр хүн тантай холбогдох уу? Тийм бол хизээ вэ? Зургадугаарт та хоёрын хосын нийцэл зохицол ямар байна вэ? Хамгийн сүүлд нь түүнээс ирсэн цагтл гэсэн сэдвтэйгээр уншлага маань эхлэхэд бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаж байгаа нэг зургаа сонгоод уншлагад ороорой. Бичлэгээ зогсоож байгаад тайвнаар сонгож болно шүү. За, нэгдүгээр үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай морил. Хамгийн ихний сэдэв бол тэр хүн таныг санаж байна. За, манайхаа үнэхээр нааш анхаарлаа хандуулаарай. Тэр хүн таныг бүр үнэхээр их санаж байна. Маш хэцүү байгаа. Гэхдээ энэ хэцүү байдлаа аль болох өөрт хэрэгтэй үр дүнтэйгээр цаг хугацаагаа зөвөр ингэж зарцуулахыг хүсэж байна. Энэ юусоо муу зүйл бол биш. Яагаад гэвэл энэ хүн ямар нэгэн хэцүү нөхцөл байдал дээр доошо уруудахаас илүү аль болох зөв зам, зөв гаргалгааг олж авч өөрийгөө алдахгүй байж харин ч илүү өөрийгөө олохыг өөрийнхөө бүтээхийг ер нь бол маш хүсдэг. Энэ зан чанар нь ч гэсэн та хоёр хэрвээ цаашдаа байвал хоёрт маш үр өгөөжтэй, тустай, хэрэгтэй, чухал тийм зан чанар байх болно. Энэ хүн яг таны юуг хамгийн их санаж нүг гэхлээр ер нь бүхэлд нь гэхдээ таны тэр дотоод сүнс, таны оршин буй байдал, таны тэр энерги, аура, таны яг тэр нэг юм жинхэнэ дотоод ертөнц мөн чанарт чинь бол маш их татагдчихээн. Гэхдээ мэдээж хэрэг энэ хүн таны яг юм бие мах бод за таны маш юу гэдэг халуун чанарч гэх юм уу аливаа зүйлийг ингэж өдөрдөн авч явах чадвар нэг юм гоё сайхан хүнийг татах тэр гайхалтай чадруудад бол маш их татагддаг. Тэгээд танаас маш их юм суралцах, таныг ингэж хайрлах, таныг ингэж бишрэх боломжтой хүн гэж бол хардаг. Хамгийн гол нь энэ хүн таныг ингээд санаж бодохдоо тантай ер нь бол яг байнгын ирээдүгөө төлөвлөд байдаг. Юу гэсэн үг гэхээр зүгээр л таныг амьдралд нь байгаад маш их талархдаг. Таныг өөрх нь нэрэн тойронд байгаад талархдаг. Ер нь таныг энэ орчлонд ирсэн байгаад талархдаг. Таныг маш их хайрлаж, танд тусалж, таныг дэмжиж, таны төлөө бүхнийг зориулахад бэлэн байдаг. Гэхдээ одоогоор бол энэ хүн яг таны үйлдэлийг таныг ямар байхыг ер нь хараад байгаа шинжтэй байна. Ер нь бол танаас бүх зүйл шалтгаална гэж бодож байгаа. Хэрвээ та тодорхой үйлдэл хийхгүй та тэр хүн тодорхой байж чадахгүй бол энэ хүн ер нь бол зайгаа аваад явах төлөвлөгөөтэй бол байна. Энэ хүн яг одоогоор хин нэгнээс илүү өөрийгөө яг нэгт тавьсан байгаа юм үе дээрээ байна. Өмнө нь бол магадгүй энэ хүн юугаач зөлөөд хамаагүй таны төлөө бүхний хийхээр байсан бол магадгүй өмнөх харилцаа ч юм уу эсвэл амьдралд нь босон зарим нэг зүйлсээс болоод энэ хүн хин нэгэнд хичнээн хайртай байсан ч гэсэн өөрхөн цаг хугацаанд хий дэмий өнгөрүүлээд байгаад байж болохгүй байна гэдэг юм шийдвэрт ер нь бол хүрсэн байгаа даа. Тэгэхээр өөрхөн зүрх сэтгэлд энэ хүн нэг талаараа маш хатуу хандж байгаа. Өөрийгөө маш хорж байгаа. Нөгөө талаараа өөрхөн зүрх сэтгэлийг эдгээж өөрөөрөө тайван ганц жаргалтай байхын төлөө бүхнийг хийж байгаа юм хүн гэж хэлж болно. Энэ хүн бол таны бүх зүйлийг санаж ийн. Тэгээд зүрх сэтгэл нь бол тань руу үнэхээр чиглэсэн байна. Таныг маш их хайрлаж ийн. Таны төлөө ер нь бол алхмууд хийгээд эхэлсэн. Тантай байх ирээдүйн төлөө хичээл зүтгэл гаргаад эхэлсэн юм өөрийнхөө үнцнийг ч ойлгодог, таны үнцнийг ч ойлгодог юм гайхалтай хүн байна гэж хэлнэ. Дараагийн сэдв нь тэр хүн таныг юу гэж бодож байна вэ гэсэн сэдв. Энэ хүн ер нь бол яг таныг гаднаа ингээд өөрийгөө маш их бүтээсэн, гаднах амьдрал сайтай ч гэх юм уу. Тийм хүн гэхдээ дотроо ингээд маш хэцүү байдаг, бүх зүйлээ ингээд буугалдаг.
өөрийнхөө одоо тийм хэцүү байгаа хүнд гаргадгүй, өөрийн бодол мэдрэмжээ бусдад яг үнэн байгаагаар нь илэрхийлж чаддаггүй. Хин нэгэнд одоо тэгээ өөртөө дэмжлэг тусалцаа хэрэгтэй байлаа гэхэд тэрийг илэрхийлдэггүй. Өөрийнхөө үн цэнийг бүрэн мэддэггүй. Зүгээр л юм хүчтэй, мундаг хүн байх гэж хичээдэг гэж юу нь бол боддсон юм байна. Тийм ч үднээс таны яг тэр дотоод жинхэнэ сул тал, жинхэнэ мөн чанарыг тань мэддэг учраас таны юу нь бол маш их хайрлахыг, хамгаалахыг, танд зөөлөн хандахыг, тантай ингээд урсгалаараа гоё байхыг хүсдэг боловч та энэ хүнд бас яг бүрэн тийм боломжийг олгож өгдөггүй. Яг урсгалаараа ингээд гоё байхэр та өөрөө дандаа юм хаалт тавиад идэг төрлийн. Тэгээ энэ хүн танд яг уу зарим талаараа бүрэн автсан ч гэсэн хэрвээ нөхцөл байдал буруудаад байвал за яг энэ хүртэл шүү гэдэг ингээд тосгоо мэддэг хүн байгаа хгүй. Тэр энэ нэг талаар яг хайр дурлалын тал дээр давуу тал байдаг. Гэхдээ нөгөө талаараа хичнээн танд хайртай байсан ч гэсэн энэ харилцаа болохгүй бол хизээч зогсож болно. Гэхдээ зогсохдоо тэр нь хэрвээ та ямар нэгэн байдлаараа тэр хүний яг хүсэж байгаа байдлаар алдаагаа ч юм уу эсвэл өөрчлөгдөх ёстой зүйл дээр ингээ өөрчлөлт хийж чадахгүй болвол энэ хүн ер нь бол энэ харилцааг дахиж ингээ эргэж харахгүйгээр бүрэн орхих юм одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй хүн гэж л одоо тодорхойлохоор байна. Тэгээ энэ гарч байгаа картууд ер нь бол яг чин зүрх сэтгэл нь тань руу бүр үнэхэрийн чиглэлсэн, чин зүрх сэтгэл нь тань руу үнэхэрийн оргилсан. Гол нь энд хүнд одоо танаас авах хэрэгтэй тэр хэрэгцээтэй зүйлсүүд бол маш их байгаа хгүй. Тэр нь материалын байдлын хувьд, сэтгэл зүйн хувьд, энерги аурагийн хувьд одоо юу гэдгийг маш олон зүйлийн хувьд үйлдэлийн үед тэрийг нь та хэрвээ яг ойлгож мэдэрч чадвал юм бол энэ хүн танд бүх зүрх сэтгэл бүх одоо сайхан бүхнээ зориулахад бэлэн. Энэ хүн ер нь бол тантай ингээд одоо маш гоё ойлголцож, ярилцаж, хин хинийхэн дотор орж ер нь юм чухал үнэтэй цаг хугацааг өнгөрүүлэхийг маш хүсдэг. Им дэмий хоосон гэхээсээ илүү нэг юм богинохон зүгээр л нэгнийгээ шалгасан байрны байдлыг бол энэ хүн ерөөсөө хүсэхгүй байна. Илүү доктортой, илүү гүнзгий, илүү нэгнийгээ таньсан тийм чанартай цаг хугацааг энэ хүн бол маш хүсдэг. Энэ хүн ер нь бол таныг маш их хардаг гэж гарч байна. Таныг бичих болов, таныг залах болов, уулзъя гэж хэлэх болов, өөрт нь ямар хүчин чармайлт гаргах бол гэд ер нь бол таныг маш их ажигладаг, таны тухай маш их боддог, өглөөс ирээд боддог, өдөржин боддог, орой унтдаа зүүдэлдэгтэй бүр тийм хэмжээний бол танд хайртай. Гэтэ энэ хайраасаа өөрөө бас нэг төлийн жоохон айж байгаа. Ер нь танаас нэг жоохон имэж байгаа ч гэх юм уу, айж байгаа ч гэх юм уу, сандарч байгаа, игдүүцэж байгаа бас зарим нэг зүйлүүд ялчгүй хүн байна л да. Тэгээ тэрнээсээ болж бас ер нь бол юм жоохон эргэлзээтэй, энэ харилцаанд ихтгэлтэй бус танд яг бүрэн одоо бүх анхаарлаа өвчлөхгүй маань энэ хүн бүхний яг бүрэн зориулж болохгүй маань ч гэдэг юм нэг юм өөрөө өөрийгөө хязгаарсан бодлуудыг энэ хүн өссөн үсээгүй ингэж оруулж ирээд байна. Өөрийнх нь одоо тэр дотоод зүүн савин хамгаалахын сэтгэлтэн гэсэн үг. За тэр хүний сэтгэлээ илчлэхээс одоо яг айж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр ер нь энэ хүн танд өөрийнхөө яг жинхэнэ сэтгэл мэдрэмжийнхаа ердөө 10% л хийсэн гэж харагдаж байна. Үүнийхэн цаана бол бүр маш хэцүүсэн. Ер нь та энэ хүний тухай яг мэдсэн гэж ер нь бодоход аюу хэцүү буюу өөрийгөө яг бүрэн бүх хүнд ингэж нээгээд идэггүй. Энэ хүний ойр дотныхын хүмүүс ч энэ хүний ер нь бол нэгсэн ойлгож таних чаддгүй төрлийн хүн. Тэгээ тэр ч үднээс танд одоо яг бүх зүйлээ бол ингэ хэлээгүй, таныг их сэтгэлээж бүрэн танд хэлээгүй байгаа. Гэтэ энэ сэтгэлийнх нь 80% нь бол илүү эерэг талдаа дамгаа. 20% нь ер нь бол эргэлзээ болон одоо сөрөг тал дээр илүү байна гэсэн үг. Гэхдээ мэдээж хэрэг дийлийнх нь эрэг байгаа учраас таныг их сэтгэл бол маш сайн. Тэгээд энэ хүний яг сэтгэлээ бүрэн илэрлэж чадахгүй байгаа айц нь юу гэхээр эргээгээд өөрийг нь ямар нэгэн байдлаар манипуляц хийх, тэрийг нь буруугаар сөргөөр ашиглах, эсвэл өөрийг нь үнэлэхгүй байх ч юм уу, эсвэл өөрийг нь хит өөрт нь ингээд автсан байгааг мэдрээд өөрөөс нь залхах буюу ч гэдэг юм уу нэг юм. Ер нь харилцааны талын өөрийгөө хамгаалсан тэр байдал ер нь бол их өндөр байна. Тэгээд тэдрээгээ ер нь бол бодоод за энэ хүнд бол яг энэ хэмжээнд л өөрийгөө илэрхийлэх нь зүйтэй. Энэс цааш бол ингээд
дэмий тэр бусад үйлдэлийг бол энэ хүн өөрөө хийх хэрэгтэй. Энэ хүн өөрөө хийж иж би энэ хүнд илүү бага багаар сэтгэлээ нээн. Тэгээ миний сэтгэлээ нээж байгаа процесст энэ хүн ямар хариу үйлдэл гаргаж ийн, надад яаж хандж ийн гэдэг нь өөрөө хамгийн чухал. Яагаад гэхээр энэ хүн ингээд сэтгэлээ гаргаад гоё яхаар эргээд гаргаж байгаа хариу үйлдэл нь докторгүй, эсвэл юм тэнцвэргүй, эсвэл онцгүй ч юм уу, хайхрамжгүй, үл хашаасан юм намайг ер нь ямар нэгэн байдлаар юм тухгүй байлгаад байвал би энэ хүнд яг өөрийгөө ингэж бүрэн илэрхийлээд ингээд ахаа ер нь аль зогсоочно. Энэ харилцаанд магадгүй бас цаашдаа хэрвээ гаж болох ан цав юунаас үүдэх гэхлээр нэгэндээ яг тэр бүрэн зүрх сэтгэлээ зөв нээж чадахгүй байх, яг байгаар нэлчилж чадахгүй байх, нэгэндээ үнэн байж эгоогөө бардамналгүй байж чадахгүй байх гэдэг тэр нэг юм одоо бодол эргэлзээ айц байгаад байна. Тэгээд хоёрын хин хинэн яалчгүй ер нь бол яг байгаа байдлаа бүрэн зөвөр нь ингэж илэрхийлдэг төрлийн хүмүүс биш байгаа байхгүй юу. Тэгээд нэгэндээ автахаараа маш гүнзгий автчихдаг. Тэгээд нэгнээсээ ингэж яагаад ч зай барих гал нэгнтэйгээ яг тийм одоо яг бүрэн зарцуулалт цаг зав хичээл зүтгэлийг ерөөсө гаргаж чадахгүй байгаад байна. Тэгээд эн чинь ер нь бол та хоёрын яг хоол хүндий байх юм хамгийн том шалтгаан болоод байна. За дараагийн сэдвүүн та хоёр уулзах уу? Хэрвээ тийм бол хизээ яаж уулзах вэ гэдэг дээр та хоёр одоогоос яг орчмоор 1-3 сарын дотор уулзахаар байна. Гэхдээ хин ямар нэгэн байдлаар хит харилцаандаа хаахрамжгүй байх, харилцаанаасаа бууж өгвөл ер нь уулзах боломж огт харагдахгүй байгаа байна. Ялангуяа 2-3 жилд та хоёр нэгэндээ ер нь л их хүлцэнгүй байж нэгэндээ бууж өгж яг зүрх сэтгэлээ байгаар нь илэрхийлж нэгнийхээ төлөө зориулалт хичээл зүтгэл тэр хайрыг гаргаж иж тэгээд нэгнийхээ төлөө асар их хичээл зүтгэл үүсгэж ээж өөрсдөн дээр анхаарч ээж өөрсдөө хайрлж ээж нэгнийгээ ойлгож ээж энэ харилцааныхаа үнцэн утга учирыг бүрэн зүрх сэтгэлээрээ хинээч хамааруулгүйгээр мэдэрч тэгээд тэрэндээ бүрэн автчихээж та хоёр яг 1-3 сарын дотор бол хангалттай уулзахаараа хэрвээ ойр тойронд ийм хүн байдаг бол ойрын хугацаанд ч та хоёр уулзах боломж байна. Яг чанартай нэгнийгаа ингээд ойлгосон тэр гоё цаг хугацааг өнгөрүүлж тахаар гэвэл 1-3 сарын дотор тэгээд энэ уулзалт бол та хоёрын хувьд бол маш үнцэнтэй байна. Тэг хэрхэн яаж уулзах вэ? Хэрхэн нэгнээр дамжуулах, эсвэл олон нийтийн үйл ажиллагаагаар эсвэл ямар нэгэн зүйлийг одоо мэдсэн ч мдээгүй юм шиг одоо таарах ч юм уу. Ер нь бол яг хоёулаа ингэж уулзаад ингэж гэдгийн оронд нэг юм төлөвлөсөн хэрнээ төлөвлөөгүй юм шиг нэгэндээ одоо тийм гинтийн байдлаар уулзахыг маш их хүсэж байна. Тэгээ нэгнийхээ тэр гаргаж байгаа үйлдэлийг нэгнийхээ төлөө одоо тэг ингэж сандарж байгаа тэр догдолж байгаа тэр байдлыг өөрөөсөө ер нь бол нэлийн харахыг хүсэж байгаа гэх юм уу. Та хоёр ер нь л нэг тийм мадал явдалтай ч юм уу, эрсдэлтэй ч юм уу, нэг юм харилцаагийн дараагийн шатны сонирхолтой болгодог зүйл рүүгээ хэдийнэ орцсон хүмүүс гэж бол харагдлаа. Гэтэ энэ нь бол анханасаа тийм байсан, эсвэл удаан хугацаанд байж байгаа тийм болсон гэдгээс илүү та хоёр ер нь хоёулаа хин нээлттэй нэгнийгээ ойлгодог, нэгнийгээ дэмждэг төрлийн хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь та хоёрын харилцаанд эргээр таатаагаар одоо юм байдлаар нөлөөлж байна. Яваанда энийг нь хинийгаа өөрсдийнх нь одоо тийм шүүмжлэх үед чи энэ дээр ингэ үзтээ чи тэрэн дээр тэгээ үзтээ гэл нэгэндээ буруу өгдгүүл юм бол энэ та хоёрын харилцаанд маш их үр өгөөж гайхалтай тэр боломжууд гайхалтай зүйлсийг өгнө. Тэгэхээр та хоёрын харилцаан дээр ер нь бол нэгнээсээ сурж нэгнээсээ ойлгож өөрөөсөө өсгөж хөгжүүлж өөрөөсөө тэр дэлхийн ертөнц гайхалтай зүйлийг нээж эргээгээд бусдад одоо нөлөөлөх тэр гайхалтай замналын гол түлхүүр тулаг одоо тэгээ тулгуур түлхүүр тийм гайхалтай зүйл гэсэн үг нэгнийхээ хувьд алдаж болохгүй зүйл гэх юм уу. Хэрвээ ингээ алдчихвал хэлнэ бол одоо яг багнаа нурааж байгаа юм шиг эсвэл тэ яг юу гэдэг нэг юм хан нурсан юм шиг нэг ямар нэгэн өргөлж байж идэг тийм түшигтэй зүйл алга болсон юм шиг мэдрэмж авна. Тэгээ энэ мэдрэмж ер нь л бараг арилахгүй. Тэр аль болох байгаа тэр цаг хугацаанд нэгнийгээ хайрлаад тэр чанартай гоё цаг хугацааг нэгэндээ өгөөд нэгнийгээ хаан төлөө яг нэг тийм
юу хийж таарай, юу хийж чадхааргүй бүгдийг хийж үзэх хэрэгтэй л гэж бол хоёрын хувьд картууд бол бууж байна. За тэр хүний одоогийн нөхцөл байдал нь ямар байгаа вэ гэдэг дээр за тийм сайн гэж бол хэлэхгүй. Тийм сайн биш байгаа ч гэсэн тийм сайн байгаа юм шиг зүгээр харагдаад явж иж магадгүй. Одоогийн нөхцөл байдал нь нэгдүгээрт байр сууриа одоо бататгах буюу өөрийн байр суурь, хэл хязгаар, хэн байх, хаана ямар байх, өөрийнхөө бүх одоо орчин нөхцөл байдалд өөрийгөө ингэж тодорхойг энэ хүн бол маш хүсэж байна. Байр сууриа одоо олж авах гэх юм уу. Хоёрдугаарт энэ хүнд мөнгө санхүүгийн тал дээр бас ажиллах анхаарах ёстой зүйлүүд бол маш их байна. Тэгээ гуравдугаарт бол мэдээж хэрэг хайр сэтгэлийн тал дээр ер нь бол маш юм эргэлзээтэй, маш зүйлийг бодсон, маш одоо эргэлзэн, тэнгэлзэн асуудлуудыг ингэж одоо ухраасан юм одоо яг юм бүрэн тийм тайван нөхцөл байдалд бол биш байгаа. Тэгээд түүнээсээ гарахын тулд энэ хүн бол маш хичээж сэтгэлээ гаргаж ийн. Бусдад найдахаас илүү яг өөртөө бүрэн найдаад өөрөө бүх алхмыг аваад өөрхөн хийж болох тэр бүх зүйл дээр ингэж хатгаар ажиллаа явж байна. Тэг гол нь яг энэ үед нь энэ хүнд илүү юм туус, дэмжлэг, хайр, бусдын одоо тийм итгэл сэтгэл нөлөөлөл бол энэ хүнд маш хэрэгтэй байгаа гэсэн картууд бол бууж байна. Тэгээ тэр хүн нь таныг байгаастай гэж маш хүсэж байгаа. Тэгээ дээрэс нь таны гаргадаг үйлдэл, таны гаргадаг алхмууд энэ хүний хувьд бол маш том нөлөөлөл, маш том ингээд бүртгэлхийг өөрчлөх хэмжээний гэмээр тийм гайхалтай одоо тийм ертөнц үйлдэл тийм одоо үгээр хэлхийн аргагүй тийм гайхалтай зүйлсийг энэ хүнд та бүтээж өгдөг. Тэгээ энэ хүн тантай байхдаа бол маш аз жаргалтай байдаг, таныг маш хүндэлдэг, таныг маш хайрладаг, таны төлөө алхам хийхээс бол бутгааргүй хүн гэж бол хэлнэ. За тэгээд үргэлжлүүлээд нэмэлтээр за нэгдүгээрт тэр хүний даалт хүсэл юу вэ? Хоёрдугаарт тэр хүнд итгэж болох хүн мөн үү? Гуравдугаарт та хоёрын ирээдүйн ямар байх вэ? Дөрөвдүгээрт та хоёр юуны тухай ярилцах хэрэгтэй байна вэ? Тавдугаарт тэр хүн тантай холбогдох уу? Тийм бол хизээ вэ? За тэгээд үргэлжлүүлээд та хоёрын хосын нийцэл зохицол ямар байх вэ? Түүнээс ирсэн загтал гэсэн сэдвтэйгээр нэмэлт маань үргэлжлэнэ. За тэгээд нэмэлт бол байнгын хэлдэг маш чухал хэсэг байдаг. Та хоёрын үндсэн учир гаргалгаа нарийн бүх зүйлсийг тодруулж өгөн. Тэгэхээр нэмэлтээрээ уулзцгаая. Та хэд маань дээрх зааврын дагуу нэмэлтээ аваад ороод ирээрэй. Нэмэлт бол яг таныг бүрэн дүүргэж таны дотор байгаа тэр бүх зүйлийг танд ойлгуулж чадах хэмжээнд чухал үүрэг нөлөөтэй байдаг. За тэгээ бүгдэнд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө, бүгдэнд нь хайртай шүү, амжилт хүсье. Та хэд маань комент хэсэгт амьдрал үргэлж намайг сайн сайхнаар шагнаж байдаг гэсэн гоё информашныг бичиж баталгаажуулаарай. За тэгээд бид нэр School гэдэг аппликейшн дээр маш гоё нийгэмлэгээ нээсэн байгаа. Тэгээд энэ одоо бичлэгний тайлбар дээр линкийг оруулчихъя. За мөн дотоод шунга хамшиг пэйж хуудас руу холбогдоод нийгэмлэгтээ орж болно. Үн төлбөргүйгээр өдөр болгон маш чухал сургалт бүх хөтөлбөрийг та бүхэндээ өгж байгаа. Тэгээ үнэгүй байгаа дээр нь саралцаад аваарай. Бид таныг хамгийн аз жаргалтайгаар хөтөж авах болно. За мөн дээрээс нь YouTube хуудасаа хэрвээ subscribe дараагүй бол заавал дагаарай. За түр баяртай бүгдэнд нь баярлалаа, хайртай шүү. За 2 дугаар өдрийг сонгосон хүмүүс минь онцлогтой тавтай морил. Хамгийн ихний сэдэв бол тэр хүн таныг санаж байна уу гэдэг сэдэв байгаа. За бүр шууд үнэхэрийн их гэдэг карт гарсан. Бүр маш их таныг санаж ийн, таныг өдөр шөнөгүй бодож ийн, таны тухай бүр ингээд худлаа ирсэн өндөр ингээд ном зохиол, кино ихээс наагур хэмжээний тийм өндөр сэтгэл хөдлөлттэй бол байна. Тэгээ энэ нь бас дээрээс нь төр зургийн одоо мэдрэмж, төр зургийн зүйл ерөөсөө биш. Маш юм урт хугацаагаа хэдийнэ төлөвлөсөн, гаргацсан. Тэгээд энэ сэтгэл нь ч гэсэн ер нь их урт хугацааны одоо ийм сэтгэл байгаа хгүй, ийм үнэн ч гэх юм уу. Тэгэхээр ер нь бол хэр баргийн юмн дээр нэг юм бууж өгөх, эсвэл хэлсэн байдлаасаа буцах, эсвэл ингээд боломж хайхтай ингээл нэг хүнтэй ээж байгаа л дахиад нэг өөр хүн хайгаал тэрний хажуугаар ингээл гэдэг ч юм уу. Ер нь тийм төрлийн хүн биш. Хин нэг яг хайрлна гэсэн бол яг гэрэл гэж л одоо үргэлдэг гэдэгтэй адилхан яг
тэгжил хайрладаг, тэгжил хүнийг одоо ингэж анхаардаг төрлийн хүн байна. Ер нь бол маш үнэнч, гэхдээ гаднаасаа тэгж харагддаггүй байх магадлал маш өндөртэй. Та болохоор энэ хүндээ тийм амар бас итгэлтэй бус байгаад байна. Итгэлтэй байдал нь 30-40% ч юм уу. Тэгээд үлдсэн нь жоохон итгэлгүй. Гэтэл яг үнэндээ тэр хүн танд маш итгээд, тэр хүн таны төлөө бүхнээ ингээд зориулахад бэлэн байгаад ингээд одоо бүх зүйлдээ ингээ анхаараад өөр амьдралаа төлөвлөж явж байгаа хгүй. Тэгэхээр ерөөдөө гарч байгаа картнуудын хувьд та тэр хүнд итгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Та тэр хүнд итгэх хэрэгтэй. Та хоёрыг уулзсан энэ одоо цаг хугацаа цаглбартаа итгэх хэрэгтэй. Мэдээч хэрэг цаг цагаараа байхгүй. Гэхдээ та хоёрыг энэ уулзсан заавал оршихуй ертөнцийн нэг шалтгаан одоо үүрэг нөлөө байгаа. Тэгэхээр үзэг унахад хүртэл учиртай гэдэг үг шиг та хоёрын учирсан тэр учир шалтгаанаа олох гэж бас бүр хичээхийн оронд зүгээр тэр цагаа, тэр үйл явцаа, тэр гоё моментуудаа л ингээд мэдрээд таашаагаад ингээд гоё аз жаргалтай тэр хорон мөчүүдийг нэг нэгэндээ ингэж бэлгэлэх хэрэгтэй байна. Нөгөө нэг ч үед нэг юм уучраа болсон хүн гэх юм уу? Амьдралд яг нэг хөлөө олцсон гэдэг үеийг тохиромжгүй. Бүр яг бүрэн хөлөө олоод амьдралынхаа бүх юм ингээл боломжийн хангалуун болоод ч юм уу те ингээд бүх юм ок олцсон бол биш хэрнээ сэтгэл 100% ч гэх юм уу нэг юм уучраа олцсон. Яах аргаа мэддэг хүн гэсэн үг. Яг бодит байдал дээр яг бүх юм нь бүрэн төгс цэцрэг байгаа ч гэсэн аргаа олцсон учраас энэ хүний амьдрал одоо цаашдаа ер нь бол сайн сайхан зөв гайхалтай их тэр хүссэн замаараа яваад тэр нь биелэх нь тодорхой гэх юм уу? Гагцгүй яг энэ хүний хувьд хин нэгнээс хараад бус өөрөө өөртөө итгэдэг төрлийн хүн. Тэгэхээр амьдралд нь ингээ хин нэгэн орж ирээд нөлөөлөхгүйд ингээд ирэхээр эхэндээ нэг ер нь бол эхэндээ чиж ер нь нэлээд удаан хугацаанд нэг юм өөрийгөө жоохон хумбах гад ингээд нэг юм хамгаалт үүсгэх гэдэг төрлийн хүн. Өөрийгөө бүрэн нээдэггүй гэсэн үг. Яг та жинхэнэ энэ хүний мөн чанар жинхэнэ зүйлийг мэд гэж магадгүй хэдэн жил ер нь урт хугацаа шаарддаг. Энэ хүн тийм амархан өөрийгөө нээдэг хүн биш. Өөрийнхөө дотны хүмүүстэй ч өөрийгөө нээдэггүй төрлийн ийм хүн. Гэхдээ энэ нь одоо ийм энэ хүн зовоод байгаа ч юм уу хэцүүдэж биш. Ер нь амьдралд хэцүүлээ яг ойлгоход ойлгосон, хэцүү зүйлийг туулсан. Гэхдээ сайхан мөчүүд ч их байсан. Хамгийн гол нь энэ хүн тэр бүх цаг хугацаанаас маш хэмээг ухаарж, маш хэмээг ойлгосон. Тэгээ тэр олгоны амьдрал дээр ингээ хэрэгжүүлээд явж байгаа хүн гэсэн. За одоо зүгээр жишээ нэг ийм карт байгаа хгүй. Энэ хүн ингээд маш хэмээг боддог хэрнээ хүнд хэлж байгаа үг нь зүгээр л инээгээд заа гэдэг ч юм уу те. Тэгэнгუთ энэ хүн артаа бол ингээ маш хэмээг бодоод хин нэгний сэтгэлийг өвтөхгүй байх. Одоо те ингээд дүгнэлт шинжилгээ хийгээд өөртөө боловсруулаагүй ээжж хүнд хаамаагүй хэлэхгүй байх, шийдвэр гарах байх ч юм ингээд нэг юм амьдралын туршлага ухаан сайтай хүн л гэсэн үг. Тэгээ ер нь бол шууд утгаараа энэ хүний ер нь нэг тийм алдаж болохооргүй тийм нэлээд буур сүртэй амьдралын одоо тий аваараа сайтай юмыг төлөвлөж чаддаг, сэтгэл зүгөө удирдах чаддаг. Тэгээд дэрэс нэх гоё энергитэй төрлийн юм хүн байхгүй. Бусдыг яг өөрхөн аура энергиэрээ маш сайн татаж чаддаг. Тэгээ өөрөө хүнийг хичээнэ орчныг ч ямар нэгэн зүйлийг манифест хий гэж хийгүйсэн ч зүгээр л өөрхөн аураа нь хүссэн бүхний татчихдаг төрлийн тийм. Нэг талаараа энэ хүнтэй байхад сүрдмээр энэ хүний одоо хүч энерги аураа оршин буй байдал оюун ухаан одоо юу гэдэг те тэр амьдралын маяг ямар нэгэн зүйлд нь жоохон сүрдмээр гэхдээ ийм хүнтэй хамт байснараа хамт байгаа хүн нь бахархаж би ийм хүнтэй хамт байгаа штэ гэж бодгоц хэмжээний тийм гоё хүн гэсэн. Хэрвээ та яг өөрхөн одоо маш ихтэй юмыг эргцүүлэн бодоод бүр хитрхээ ингэж одоо юмыг томруулаад байдаг байдлаа болохгүй бол энэ байдал нь эсрэгээрээ ингээд танд одоо төвхтэй байдлыг авчирна. Та хитрхээ бодгоо болоод зүгээр л гоё enjoy хийгээд тэр хүний байгаа байдлыг хүлээж аваад энэ хүн ингээд өөрийг нь тэгээ байгаа энгийн тэр нөхцөл байдлаа ингээд гаргаад ирэх үедээ буюу тантай хамт байхдаа ингээд тархиа унтраах үедээ юм ирэх хөвчиг юм шиг тийм болчдөг. Тэгээ тэрийг нь ингээд гоё хүлээж аваалайвал өөрхөн гоё сайхан талуудыг харуулаад байна.
Тэрнийг нь эсрэгээр нь ашиглах, тэрнийг нь шүүмжлээд ирэхээр буцаад ийм хатуу чулуу шиг яг ийм цензуртэй ийм хүн болчиход байдаг. Тэгэхээр гоё сайхан зүйлсийг ингээ хүлээж аваад хайрлаад эрхлүүлээл багаар нь хүлээн зөвшөөрөөл энэ хүн хайрлаад бүх хайраа өгөөл ингээд гоё одоо тэр хайрын тэр аз жаргалтай ингээд умбаал одоо тэр хүний бусдад өгөх тэр үн цэнтэй хин хүнд өгөөгүй тэр үн цэнтэй хайрын та өдрөө алган тэр хүртэх эрхийг авж байгаа гэмээр тийм гоё зүйлийг мэдэрнэ. Хэрвээ та эгоогоор аашлаад тэр хүний ингээ янзын үүсэх маягаар байгаа байвал тэр хүний ер нь бол хамгийн онцгой талуудын л хараад байна гэсэн үг. Ер нь бол хамгийн хатуу талуудын. За тэр хүн таныг юу гэж бодож ийн вэ гэдэг дээр тэр хүн бол таныг үнэхээр гэгээлэг гой сайхнаар хардаг. Ер нь бол тэр хүн таныг яг байгаагаар чинь хайрладаг төрлийн хүн. Таныг шүүдгүй, таны бүх муу талуудыг мэдсэн ч гэсэн тэрийг нэг ямар юм том зүйл болгож хардггүй. Таны одоо тэр хийж байгаа, таны зорж байгаа бүхнийг чинь ингэж үнэлж ойлгодог. Тэгээ хамгийн гол нь тэр хүн танд одоо тэг гаргаж байгаа сэтгэл тэр цаг хугацаанд хизээч харамсдаггүй төрлийн хүн. Тэгээд дээрэс нь өөрийнхөө одоо тэр байгаа бүх потенциалаа одоо чадах хэмжээнд ашиглаад хэрэгжүүлээ явж чаддаг. Гэтэ тэрнээс илүү их хийж чадах зүйлсүүд байгаа. Гол нь тэр замын дэмжих хүмүүс одоо тийм гадны хүчин зүйл, нөлөөлөх хүчин зүйл одоо муу гэж хардаг. Тэгээд дээрэс нь их юм дайсан ихтэй хүн гэж бол таныг хард юм байна. Ер нь их дайсан ихтэй. Тэгээд тэрнээсээ болоод ч юм уу ер нь амьдралд юм одоо хэцүү цаг хугацаа их туулдаг. Тэгээд тэр нь ингээд заримдаа ингээд нөө тархиараа хитрхийг үнсгээ бодоод тэрэндээ унаад идэг. Тэгээд ер нь бол хэцүү үедэд нь хамт байж туулж түшиж таны төлөө одоо тий ямар нэгэн хариу нэхгүйгээр таныг хайрлахыг маш хүсдэг. Тэгээ хамгийн бас нэг сонирхолтой нэг бодол нь юу вэ гэсэн чинь тантай бүр яг одоо юу гэх юм нарийн им гүнзгий холбоос үүсгээд ингээд цаашдаа явах юм уу гэхээр үгүй. Нөгөө хүний чинь хувьд яг юм хүсэж байгаа яг юм дотоод жинхэнэ хүсэл нь бол бас нэг юм арай өөр зүйлүүд байгаа даа л та одоо тархиндаа боддог гэх юм уу ирээдүгээ харцсан гэх юм уу тийм холын хүсэл нь тэгэнгუთ яг одоо ингээд энэ хүний хувьд одоогийн нөхцөл байдалд танд маш юм гүнзгий хатаад байгаа. Гэхдээ танаас ирэх одоо тэр хариу үйлдэл, танаас ирэх тэр одоо мэдрэмжүүд, гаргахад хандлага, сэтгэл бүх зүйлийг чинь хараад байгаа гэсэн үг. Тэр нь яг өөрийнх нь амьдралын тэр шугамтай нийцээж ингээд хотолцчихвэл энэ хүн ингээд тантай цааш үргэлжлүүлээд ингээд урт хугацаанд явна. Тэгхгүйгээр хэрвээ тэр нь ерөөсөө нийцэхгүй, болохгүй, таарамж муутай ч юм уу тийм байгаа гэвэл энэ хүн ингээд арай өөр замлыг ингээд сонгоно. Гэхдээ тийм замлыг сонгосон ч гэсэн яг хамт байгаа тэр бүх цаг хугацаанд таны төлөө одоо хийж чадах, зориулж чадах, хайрлаж чадах бүхнээрээ ингэж өөрийнхөө хүчин чадлын хэрээр хайрлах одоо тийм зүрх сэтгэлтэй. Гэхдээ энэ хүн л юм чинь нөө мэдээж хэрэг эготой ямар нэгэн байдлаар хэрүүл марга юм гарахаараа тэр бодол нь ингээд эрс өөрчлөгдчихдөг. Би өөрний хараа ингэдэм. Би өөрийгөө л хайрлан би ингэн тэгнэ гэдэг ч юм уу нэг юм өөр хувилбар руу орчдөг. Тэгэхээр энэ хүний яг тэр нэг юм дотоод нэг утсан нэг юм мянцсан утас шиг нэг юм сонирхолтой тэр мөн чанарыг гаргаж ирэх нь өөрөө яг танаас магадгүй нэг талаараа маш хүчин чармаалт ч гэх юм уу одоо тийм хичээл сэтгэлийг бол танаас яалчгүй шаардах нэ. Гэхдээ тэр нь бол та хоёрын замналыг, та хоёрын одоо нөхцөл байдлыг эргээр л болгоно. Ер нь та хоёрны нэгэндээ эго гаргаад ах ямар ч шаардлагагүй хүмүүс. Нэгэндээ ерөөсөө бити эго гарга нэгнийхээ дээр доор болох гэж бити хичээ. Яг л жинхэнэ мөн чанар хайраараа нэг нэгээ хайрлаад яваад байвал та хоёрын хайрын зам үнэхээр гайхалтайгаар агуугаар дээд хувь заяагаар ингэж гэрэлтэж явахар юм хүчтэй хосууд хүчтэй хувь заяатай хүмүүс. За тэр хүний сэтгэлээ илчлэхээс айж буй шалтгаан нь юу вэ гэдэг дээр за энэ хүн ер нь бол яг юм бүрэн бат тийм одоо ихтгэл авч чадахгүй байгаа даа. Ер нь бол ингээд таны яг
хариу үйлдэлийг таныг яахыг ингээ харсаар байгаад та энэ хүнд ер нь бол маш их юм донслоготой мэдрэмжийг өгсөн байгаа байхгүй юу? Тэгэнгუთ энэ хүн энэ донслоготой мэдрэмжүүдээс болоод яг юм бүрэн бат юм тайван за би яг энэ үнийг л гэд явъя гэдэг тийм мэдрэмжийг ерөөсөө авч чадахгүй байгаа даа. Яг ингээ логикоор бодоод за ингээд ингүүл ингээд ингэн гэд ингээд төсөөлөөд мэдрээд тийм аль болох гоёор харахыг хичээж байгаа ч гэсэн нэг юм бүрэн нүмер нөөлөгтэй түшигтэй ийм хайрын дүүргэсэн тийм мэдрэмжийг ерөөсөө өгч чадахгүй байгаа. Тэгээ таны чадахгүй зүйлийг хүсэж байгаа мó гэхээр ерөөсөө тийм биш. Таны чадах, таны ингээ хийж болох зүйлсүүдийг ер нь бол танаас хараад байгаад байна л да. Тэгэнгუთ та яг тэрийг ингэж гаргаж илэрхийлж ерөөсөө чадахгүй байгаад байна. За тэгээ дараагийнх нь энэ харилцаанд нэг 3 дахь этгээд ч юм уу байгаа юм шиг эсвэл энэ харилцаанд байгаа хүнийх нь аль нэг нь одоо ингээ 3 дахь этгээд болж орж исэн юм шиг тийм энерги байгаад байгаа байхгүй. Тэгэнгუთ энэ байдал өөрөө бас ингээ тийм бүрэн итгэл бүрэн тийм одоо найдах зүйл ерөөсөө өгч чадахгүй байгаа байна. Тэгээ энэ яг нэг юм жоохон ойлгомжгүй тийм нөхцөл байдал та хоёрын хувьд бол их үүсээд байгаа. Яг хоёулаа ингэчээ за тэрийг тэгээ шийдчихье гэдэг юм шийдэмгий байдал ерөөсөө байхгүй. Тэгээ шийдэмгий байгаа шийдчихье гэхээр яг хүссэн санснаар одоо ингээ аясаар хөдөлдөг зүйлүүд жоохон багтай байгаа учраас тэр хүний хувьд ч гэлтгүү таны хувьд ч гэсэн адилхан яг тийм бүрэн дүрэн тийм ихтгэл ерөөсөө төрж өгөхгүй одоо нэг юм жоохон эргэлцсэн, тэнэгэлцсэн байдалтай яваад байна. За та хоёр уулзах уу? Хэрвээ тийм бол хизээ яаж уулзах вэ гэдэг дээр одоохондоо яг үнэхэрийн л тэ ажил хэрэг ч юм уу эсвэл үнэхэрийн яг хамт байдаг ямар нэгэн тийм онцгийн угаасаа байж л байдаг шаардлагатай биш бол ер нь уулзахад жоохон хэцүү байна. Яагаад гэвэл та хоёрын ингээд тийм нэгнийхээ төлөө хийх тэр алхам жоохон юм хүчгүй сул байгаа гэсэн. Тэрнээс болоод та хоёр ингээ хувь заяандаа өөрчлөлт хийж хувь заяаныхаа төлөө явж ирсэж чадахгүй байна. Тэгээ энэ бодит байдал дээр ч гэсэн яг үйлдэл болоод ингээд ер нь бол ингээ нэг нэгнээс жоохон дөлөөд цухтагаад ч юм уу тиймэрхүү байдал ажиглагдаад байна багаар. Тэгэхээр ойрын хугацаанд уулзах бол хэцүү. Хэрвээ үнэхээр нэг нэгнийхээ төлөө хичээл зүтгэл гаргаад хувь заяандаа хин нөр өөртөөхөө нэг нэгнийхээ төлөө эзэн байгаад урагшаа одоо хичээл зүтгэл гаргаж чадах юм бол 1-6 сарын дотор бол заавал уулзна. За хамгийн нандаа 1 сарын дотор бол заавал уулзгаар байна. Тэгээд хэрвээ ингээд хоёрын амьдралын үйл явцуудаа тэгээд хийх юмнуудаа ингээд хойшлуулад ер нь л нэг нэгэндээ гарах цаг хугацаанд ч гэсэн хойшлоод байвал энэ ингээд за нэг нэлээд урттай бол 6 сарын дотор бол уулзахаар тэгээд энэ уулзалт гэхдээ маш үн цэнтэй нэг нэгэндээ маш хүч өгсөн тэгээд ингээ эргээд юм салж хагацж чадахгүй хэмжээний юм хүчтэй энерги нөлөөллийг бол хоёр нэг нэгэндээ өгөхөрэн энэ уулзалт ер нь хоёрын амьдралд маш хүчтэй өөрчлөлт шинжилэлт дараашны зүйл өгнө. Гэтэ та хоёр ер нь л нэг нэгэндээ хүч сайн сайхан зүйлүүд өгдөг учраас энэ уулзалтаас бол одоо айх эмээх ч юм уу тийм одоо онцгүй талаар бол нэг бодох шаардлагагүй. Ер нь бол ихэнхдээ эерэг утгаараа гэсэн үг. Та хоёрын энэ цаашдын замыг чинь маш юм тодорхой болгож өгсөн тийм уулзалт болохоор байна. Тэгээ энэ байдал ч гэсэн ер нь бол тэгээ яг одоогийн нөхцөл байдал чинь ч гэсэн яг үнэндээ та хоёрыг одоо ч хамаагүй ингээд нэг рүүгээ гүгээд уулзмаар эсвэл ингээд хамт байгаа харилцаатай хүмүүсийн хувьд бол энэ харилцаагаа ингээд бүр сайжруулад дараагийн шинэ гаргамаар нэг юм байж сууж ядсан энерги гэд хоёроос гараад байгаа байхгүй юу. Гэхдээ энийгээ яг яаж зөвөр зохицуулж яг яах учраа л ингээд нэг хийх юм жоохон олохгүй байгаад байна. Амьдралд ингээд гарсан тэр нэг юм жижиг саадуудыг яаж тавхаа мэдгүй байгаа гэсэн үг. За тэр хүний одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
За тэр хүний одоогийн нөхцөл байдал нь ер нь бол нэлээд амьдралд нь олон сорилтууд гарч ирсэн. Нэлээд их үйл явдал ихтэй амьдралтынх нь одоо ийм том эргэлт болох ч байгаа үе дээр байна. Ер нь маш чухал үе гэсэн үг. Тэгээ энэ үе дээр энэ хүн маш их зүйлийг ойлгож байгаа, маш их зүйлийг даван туулж байгаа, маш их ачааг үүрж байгаа. Маш их зүйлүүдийг ингэж одоо бүтээх, хийх, дээрэс нь ингээд тэ засах, сайжруулах гэдэг ингээд хүлээж авах гэдэг маш их зүйлүүд энэ хүнд болж байгаа. Тэгээ энэ их бүх зүйлийнхаа хамгийн тэргуунд урд нь ингэж таныг байлгаж байгаа. Таныг харж байгаа, таныг ингээд нэг намирт тавьж байгаа. Та болохоор ямар нэгэн зүйлүүдийнхаа ингээд араас нь энэ хүнийг тавьдаг. Эхлээд миний хувьд энэ нэгээд тэр хүн дунд нь ч юм уу, хойно ч юм уу нэг юм. Одоо тэр хүнийг гих одоо байр суурь нэг арай жоохон хойно гэдэг бол энэ хүний номер 1-т та байгаа. Амьдралынх нь бүр ингээд хамгийн чухал үе байсан ч гэсэн таныг сонгодог, таныг л хайрладаг. Ийм энергитэй хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр та хоёр яг энэ зүрх сэтгэлийнхаа гүнд юу байгаагаа л нэгэндээ ингээд чин үнэнчээр гоё ярилцаал сурчвал та хоёрын одоо зам мөрт нэг амар хэцүү байхгүй, та хоёрд хэцүү зүйл гарч ирсэн ч гэсэн тэрийг хөнгөн даваад туулаад гарчна. Та хоёрын хайр, харилцаа Бурханаас өгсөн юм уу гэмээр үнцэнтэй гайхалтай боловч тэрийг нэг нэгнээ ойлгож, хүлээн зөвшөөрч өнгөлж чадахгүй байгаад л маш том асуудал байгаад байна. За үндсэн уншлага маань бол энэ хүрээ дууслаа. Үргэлжлүүлээд нэмэлтээр нэгдүгээрт тэр хүний даалт хүсэл юу вэ? Хоёрдугаарт тэр хүнд итгэж болох хүн мөн үү? Гуравдугаарт та хоёрын ирээдүй ямар байх вэ? Дөрөвдүгээрт та хоёр юуны тухай ярилцах хэрэгтэй вэ? Тавдугаарт тэр хүн тантай холбогдох уу? Тийм бол хизээ вэ? Зургаадугаарт та хоёрын хосын нийцэл зохицол ямар байна вэ? Эсдүгээрт түүнээс ирсэн загтал гэсэн сэдвүүдээр нэмэлт маань үргэлжлэн нэмэлт бол хамгийн нарийн нандин чухал та хоёрын яг дараагийн шийдлийг гаргаж өгдөг хэсэг байдаг. Тэгээд таад маань тэр дээрх заарын дагуу нэмэлтээ аваад ороод ирээрээ. Тэгээд та бүхэн хэрвээ сонсог болвол скул дээр манах өнгөө нийгэмлэг үүсгэсэн өдөр алган өнгөө сургалт маш гоё зүйлүүд явж байгаа. Тэгээд өнгөө дээр нь ороод суралцаад аваарай. Тайлбар хэсэг дээр линкийг оруулчихна. Мөн дотоод оршингаа хамшиг пэйж хуудас руу ороод таад маань бас гоё линк болон бусад мэдээллүүдийг ингэж авах боломжтой. За тэгээ бүгдээрээ комент хэсэгт миний амьдралын хорон мөч бүхэн дахин давтагддаггүй үн цэнтэй гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. Утгагүй уулзцай, бүгдэнд нь хайртай шүү. За 3 дугаар өдрийг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай морил хамгийн ихний сэдэв бол тэр хүн таныг санаж гинэ гэсэн сэдэв байгаа. За энийг та 3 дахь зургаас бол харж болно. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тэр хүн таныг санаад битгэрээд маш хэцүү байгаа. Тэнгүүгээр ер нь бол байхад өдөр хоног бол үнэхэрийн хүнд байгаа. Тэг үнэхээр магадгүй уйлаад ингээ сансан сэтгэлээ хэлээд тань тэврүүлээд аргадуулмар хэмжээнд таныг санаж байгаа. Тэгээ та хоёрын хувьд ер нь бол нэг юм болохгүй ч гэх юм уу, эсвэл нэг юм болгодоггүй ч гэх юм уу, нэг юм сонио харилцаа байгаад байна л да. Яг хоёрын харилцааны дээр одоо үн цэний нэрээгүй те. Яг одоогийн нөхцөл байдал нэг юм болгочигээд болгочиж болтгүй нэг тийм одоо энерги байр суурьтай байгаад байна. Тэгээ энэ нь ер нь бол нөгөө нэг чинь маш их шархлуулж, маш хэцүү болгож одоо жоо хэцүү ирэхэд ингээд зовоогоод байгаа. Тэгээ энэ хүн одоо хүн жишээ нь нэг уйлаад, хоёр уйлаад ямар нэг юм дээр ингээд сэтгэлээр унаад тэгээд магадгүй 3 дахаас тавьшаа 4 дахөөсөө бодоод 5 дахаас ажиглаад ингээд 6 дахаас явдаг ч юм уу те. Нэгсэндээ энэ хүн энэ байдал нь ингээд үргэлжлээд байвал танаас бүр мөсөн явах одоо тийм одоо зам руугаа чиглэж гэн гэсэн үг.
Тэгээ энэ хүн ингээд танаас холдоод яг 4 дахь зурган дээр шиг ганцаараа байсан ч өөр хүнтэй байсан ч юу лаад жаргалтайгаар өргөжлүүлээд явж чадна. Гол нь нөгөө тантай хамт байхаар өөрийнх нь хувийн одоо тэр ганцаараа байхдаа ч ингээ олоод авчдаг байсан тэр аз жаргал нь нураад өөрөө зовоод байгаа учраас өөрийгөө ер нь бол илүүд үзэж байгаа гэсэн үг. Тэгээд энэ нөхцөл байдлаас ер нь бол гараад одоо 2 дахь зурган дээр шиг өөрийгөө хамгаалаад, өөрийнхөө ирээдүйг хамгаалаад, өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаалаад за нэгдүгээртээ зүйлт буюу яг зүрхэн үрдэн дээр буудаг. Зүрхэн үрдийг нь илэрхийлж өөрийнхөө одоо зүрх сэтгэлийг хамгаалж ийн гэсэн үг. Тэгэнгүүт нүд буюу одоо масыг харах зүйл, одоо зүрх сэтгэл ингээ маш олон зүйлийг бэлэгддэг. Тэгэхээр энэ хүн яг одоо өөр дээр илүү төвлөрж ийн, өөрхөн байр суурийг илүүд үзэж ийн. Тэгээ та ч гэсэн ихний зурган дээр шиг энэ хүнтэй байхдаа юм тайван, хөнгөн, хараал, хайрлал, сонсоол, мэдрээл, хамт байгаа л амар ийм хүн санагддаг. Тэгээ та хоёрын дунд яг ямар саад бэрхшээл юу байгаа юм бэ гэхээр хаслын зан харилцаа байж магадгүй, эсвэл ойр байдаг ч гэсэн харилцаж болохгүй хүмүүс ч юм уу. Эсвэл ингээд удаан нэг бол зарим хүмүүс нэг удаан байсаар байгаад ингээд бүр ойлголцоо байцсан ч юм уу нэг тийм төрлийн хүмүүс байгаад байна. Тэгээ энэ байдал ер нь бол нэг маш их санахад нөгөө хүн чинь бол ингээд шийдвэр гаргаад таны төлөө байхад бэлэн. Гэхдээ та яг энэ хүнийг тэрвэрэд хайрлаад байгаа юм шиг хэрнээ яг шийдэмгийн алхам ерөөсөө хийж чадахгүй байгаа гэдэг юм карт гараад байна. Тэгээ уг нь бол хоёрыг од гариг ирэхээс бол маш хивэж байна. Та хоёрын алхам зам бүрт ингээд хоёрт бэлэг, хайр, учрал, тохиол, нөхцөл боломж тэгээ цаг хугацааг чинь маш их тааруулж өгж байна. Та хоёрт маш их одоо юм гэгэн хайрыг өгж байна. Гэхдээ энэ хайрын тэр одоо чиглэлийг нөгөө хүн чинь шийддэг болвол тэрийг дотор нь баяжуулж, дэлгэрүүлж, тэрийг юм болгож бүтээж, тэгээ тэрийг байлгахгүйг нь та шийддэг гэсэн. Тэгэхээр та хоёр яг юм за 4 дахь зурган дээр магадгүй та хоёр заримдэр сууж илаа гэж бодъё. Тэгвэл нөгөө хүн чинь ингээд одоо тэ таныг дагаад, таныг хаашаа дагаад ингээд таны гэсэн бүхнийг одоо магадгүй хүндлээ тайрлаад хамгаалаад явхвал та яг хүссэн газар руугаа явна. Тэг хүсвэл та энэ хүнтэй хамт энэ завин дээр байх юм уу байхгүй мүү гэдгийг та шийднэ гэсэн үг. Тэг мэдээж хэрэг нэцэн байдал таныг одоо хэрвээ хоол байвал харамсуулах уу, харамсуулахгүй байх уу, ойр байх ёстой үгүй юу гэдгийг та зүрх сэтгэлээрээ шийдэх хэрэгтэй. Хэрвээ тархич нь ингээд хитрхээ гүн гүнзгий асуудал чинь оролцоод байвал энэ харилцаа угаасаа төр зургийн дээрс нь насан туршийн мартаж чадахгүй тийм зүрх сэтгэлийн хоосрлыг та хоёрт өгнө. Тэр амьдралд юу ч болох боломжтой. Энэ харилцаагаа ингээд дуусгах дээр яарахаас илүү юун дээр яаж анхаарах уу гэд нэг юм арай л ийм хүнлэг гэх юм уу, одоо ийм наантай цаантай юмны нэг учир начрыг олж жоохон бодох хэрэгтэй байгаа даа. За тэр хүн таны юу гэж бодож ийн вэ гэдэг дээр энэ хүн ер нь таны хэм тайван дүлгөөн хүн гэж хардаг. Нилээн тайван дүлгөөн юмд ингээд нэг юм өсчээд байдаггүй. Тэгээ мэдээж хэрэг хүн янз бүрийн эмоц сэтгэлүүд л байгаа. Ерөнхий дотоод ийм одоо жанжин шугам нь бол тайван сэтгэл хөдлөлөөрөө гэхээс илүү нилээн бодож түгнэж ямар нэгэн үйлдэлийг гаргадаг. Юмыг зохицуулах чадвар сайтай, маш стратегч, ер нь оюун ухаанаа нэм төгс хөгжсөн юм төгс бодгаал гэж таныг бол хардаг. Тэгээ тэр ч үүднээсээ ингээд одоо магадгүй яг юм бэлэг чанарын ч юм уу одоо арай нэг юм энерглэг чанараа таныг ингэж дүүргэж таны тэтгэхийг хүсдэг. Тантай тэр талаар нь ингээд хамт байж таны ажил, амьдрал, сэтгэл зүрх, хувь хүн, толгой төрхий үед ингээд бүх зүйлийг чинь дэмжээд энэ хүний амьдралд гоё сайхан байх юмсан гэж энэ хүн бол маш хүстэй байна. Тэгээ таныг бодоход ер нь нэг юм гэгээлэг, догдлуусан, гоё ирээдүй харагдсан, юм тайвшрал, амар амгалан мэдэгдсэн тэгсэн хэрнээ юр бусын онцгой
тааварлашгүй мэдрэмж энэ хүн ингээд маш их авдаг. Тэгээд заримдаа нөгөө тааварлашгүй нь хитрхи тааварлашгүй байгаад хитрхи ойлгомжгүй болоод хитрхи нэг нэгнийгаа ингээд ойлгож чадахгүй байгаад хитрхи нэг нэгнээсээ зай бариад ирэхээр л энэ харилцааны чинь одоо яг жинхэнэ нутаг учир тэр гол үн цэн нь бага алдагдаад байна л гэсэн үг. Энийг хэн засах вэ гэхээр мэдээж хэрэг хоёр зэс нь яаж засах вэ гэхээр та хоёр яг өөрийн дотор болж байгаа зүйлээ өөртөө маш гүн үнцгий суугаад яг юу хүсэж байгаа гэдгээ сайн мэдрээд өнөө маргаашийг биш маш холыг харж шийдвэр гаргах хэрэгтэй. Тэр өнөө маргаашийг бодоод нөхцөл байдалтай тааруулаад энэ харилцаагаа дуусгах үйл ер нь бол үнэхээр харамсгаар байна. Тэгэхээр ядаж дараа нь харамс. Одоо энэ харилцаан дээр илүү төвлөрөөд засах зүйлийн засаад хүн ямар нэгэн байдлаар хийцэн зүйлтэй байхаар нэг харамсдаггүй штэ. Ядаж нэг халхам хийсэн бол тэгэхээр тоёрт ямар ч халхам байхгүй байгаа даа. Нэг нэгнийхээ төлөө ингээ маш халхам хийгээд үйлдэл хийгээд алдаад ингээ урагшлаад эргээд харахад ядаж нэг юм харамсахгүй би үйлдэл хийсэн шүү гэж бодох нэг нэгнийхээ төлөө байсан шүү гэж дурсамжтай үйлдэлтэй гэрэлтэй тийм сонирхолтой байж ээж энэ өрөөд хоёрын тэр сэтгэлийн орон зай тийм амар амгалан гайхалтай хайрыг авчирна. Тэгээ одоохондоо бол хоёр ерөөсөө тэрийг сайн ойлгож чадахгүй ойлгосон ч гэсэн хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж бодит байдал болоход ингээд нэг юм сэтгэл нэг юм жоохон зураатай байгаад байна гэх юм уу? Эсвэл ямар нэгэн бодит байдал дээр их асуудал байгаад байна. За сэтгэлээ илчлэхээс айж буй шалтгаан юу вэ гэдэг дээр гадны нөлөө ер нь бол их байна. Хүмүүс юугээ бодож хоол, энэ яаж хоол ингээ хүлээн зөвшөөрөхдөггүй тэхгүй гэсэн юм гадны нөлөө үүсгэл энэ хүнд бол маш их байгаад байна. Тэгээд зарим нэг зүйлээрээ ингээ тохирохгүй юмнууд бол их байна да гэж ер нь хараад байгаа. Тэгээд одоо магадгүй хоёр нэг талаараа маш хүчтэй хүмүүс байх боломжтой. Хоёулаа юм хүчтэй ч юм уу, хоёулаа эготой ч юм уу, ийм байхаар нэг талаараа ингээд буулт хийж өгч чадахгүй, харилцаан дээр ингээд нэг нэгнийгаа захирах гад, магадгүй нэг нэгнийгаа ингээд өдөртөх гад, нэг нэгнийгаа чиглүүлэх гээд жоохон тэгээд ах хандлага өндөртэй. Буулт хийх нь ер нь бол маш чухал гэсэн үг. Тэгэхээр ийм байгаад яг энэ дээрээ ингээд цаашдаа ингээ удуул ингээ нэг ах зовоондоо гэж бодоод байгаа. Тэгээд дээрэс нь яг энэ цаг хугацаа нэг юм бит хоёрт зориулагдсан биш юм шиг санагдаад байгаа. Уг нь бол яг та хоёр бол нэг нэгэндээ маш хайртай гэж гараад байгаа хгүй, хайртай нэг нэгнийхээ төлөө байхыг хүссэн ч гэсэн хувь заяаны тохирон нэг юм бүрдэж өгөхгүй ч байгаа юм шиг. Хувь заяа бидний талтайгаа хэрнээ яг ингээд тэрийг нь одоо ингээд ашиглаад ингээд хэрэгжүүлээд явъя гэхээр маш хаалт байгаа юм шиг. Сэтгэлээ онгоолгоод ингээд ярилцъя гэхээр ярилцаж болохгүй хүн юм шиг нэг юм ер нь таныг ингээд юм өөрийнх нь урд босгосон тэг юм хан шиг, зураас шиг одоо тийм мэдрэмж өгöd байгаа. Тэгээ энэс болоод ер нь бол энэ хүн ингээд төрүүлж алхам хийхээс, төрүүлж тань сэтгэлээ өгөхөөс, тантай ярилцахаас, тантай хамтаагаас, тантай ирээдүг шийтгэхээс жоохон харуулад байна. Тэгээд та өөрөө бас энэ зарим нэг талаараа жоохон хатуу хүн байх магадлал өндөр байгаад байгаа байхгүй юу? Хэрвээ энэ хүн ингээл би ингээд энэ тэгээд байна гэл ингээд сэтгэлээ хичлээд ч юм уу ингээд танд өөрөө ингээд илэрхийлэхээр хатуу хүлээгээд авчихгүй, ингээд хүлээгээд авчихгүй, намайг тэгчихүү гэдэг айц байгаад байна. Энэ хүн ингээд нэг юм төсөөлөд тэгээд авах гэхээс илүү таны ерөөдөө нөхцөл байдлуудыг харсан, таны ямар үед ямар байдаг гэдгийг харчингууд за энэ хүн надад ингээд хатуу андаад миний зүрх сэтгэлээр ингээд тоглолцгүй, намайг ингээд хайрлахгүй байх уу, надад хүйтэн үндэ хандах уу, тэгээ намайг ингээд надад хүнлэг биш байх уу гэхээс ер нь ол айж байгаа. Энэ хүн бусад хүннээс бол иймэрхүү зүйлийг ерөөс айдгүй, бусад хүмүүс өөртөө юу гэж ярьсан яа нь ерөөсөө тоодгүй хэрнээ таны бүх алхам үйлдэл бүр энэ хүний зүрхний гүний угт одоо сэтгэл зүй бүх зүйлд нь маш хүчтэй хүрдэг
нөлөөлдөг бүр амьдралынхаа нэг том хэсэг болцсон учраас илүү их юм одоо ингээд эмзэглэж гэх юм уу, илүү их ингэж юм нухацтай одоо бүх зүйлийг нарийн бодож төлөвлөж одоо ингэж анзаарч хэрэгжүүлж байгаа. За та хоёр уулзах уу? Хэрвээ тийм бол хизээ яаж уулзах вэ гэдэг дээр маш ойрхон харагдаад байна. Ер нь бол маш ойрхон нэг бол хизээч үгүй гэсэн карт бууж байгаа байхгүй юу? Маш ойрхон гэдэг нь бүр өнөө маргаашгүй ч юм уу бүр маш ойрхон байх боломжтой. Яагаад үг гэхээр та хоёр одоо яг энэ нөхцөл байдлыг шийдэхгүй бол юм болохгүй байгаа ирмэг дээр байгаа. Дээрс нь нэг маш их санаж байгаа. Тэгээд орчлон ертөнц ч гэсэн та хоёрыг дараагийн шат руу ч гарах гад та хоёрыг ингээ хин нэг нь түлхээд байгаа. Маш их тохиол гэж байгаа. Маш их юм та хоёрын үйлдэлийг тааруулж байгаа. Тэгээд гол нь тэрийг ойлгоод ингээ үйлдэлэхгүй бол та хоёрыг ингээ өссөн өсөөгөө та хоёрын баг шийддэггүй та хоёрыг холдуулаад та хоёрыг хин нэг нь өөр зам руу явуулаад за өөрөөсийнхөө замаа боцтгоо гэд ингэж байгаа юм шиг та хоёр байдал одоо орчлон ертөнцид та хоёрт гарах гэдэг гэсэн үг. Та хоёр өөрөөсөө шийдэж амжаагүй байтал. Тэгэхээр нэг талын хэрвээ тэгвэл харамсалтай үстэй. Тэгэхээр яг энэ байгаа цаг хугацаагаа ингээ хин нь үнэлээд үйлдэл гаргаад явахгүй болвол ер нь бол орчлон ертөнцид та хоёрын одоо энэ байгаа цаг хугацааг хэр үр дүнтэй хэр нэг нэгэндээ нөлөөтэй хэр хайраа илчилж хэр нэг нэгэндээ үнэнж байж хэр ийм одоо тэг ямар төвшөнд өнөөдрийн хүртэл та хоёрыг хүрснийг чинь нэг юм шалгаж байгаа ч гэх юм уу одоо нэг юм дүгнж байгаа ч гэх юм уу та хоёрыг ингээд шагнах уу унгаах уу гэдгийг чинь шийдэж байгаа юм шиг нэг нэгэнд чинь ингээд та хоёрыг явуулсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ хувь заяаг ингээд дэлгэрүүлээд бүр ингээд юм хувь заяаны хос болгож явуулах уу эсвэл энэ хүртэл дуусах одоо тийм байсан төр зургийн гэхдээ юм үнцэнтэй мартагдашгүй харилцаа болох уу гэдгийг л орчлон ертөнц тэрэн дээр ер нь бол маш их дүн шинжилгээ хийж та хоёрын алхам бодол бүрийг чинь хянаж шийдвэр гаргахад ингээд бэлэн болж эхэлж байна гэсэн үг. За тэр хүний одоогийн нөхцөл байдал ямар байгаа гэдэг дээр ер нь бол 50-50 нэг муу ч биш нэг сайн ч биш. Ер нь урдах юмнуудаа ингээ хийгээд амьдрал нь бол хэмээ үргэлжилтгээр үргэлжилж байгаа. Гэхдээ энэ хүний зүрх сэтгэлийн хувьд бол нэлээд шархавсан, мөнгө төрөний хувьд нэлээд асуудалтай. Тэгээд амьдралдаа яг юм чухал шийдвэр гаргах байгаа яг юм үе дээр явж байна. Тэгээд дээрэс нь энэ хүнд ер нь бол юм халамж, хамгаалалт, хайр, зөвлөгөө маш их юм хэрэгтэй. Тэгээ хэрвээ та тэрийг нь өгж энэ хүнийг хайрлаж чадвал энэ хүн танд эргээд бүхнээ өгөө танд бүхнээ зориулахад юм бэлэн байдалтай байгаа гэх юм уу. Тэгээд та хоёрт ер нь юм гадны одоо юм энергийн картууд их бууд байна. Та хоёр юм олон нийтийн ажил хийдэг юм уу? Эсвэл юм олонний нүдэнд хүртдэг юм уу? Эргэн тойрны чинь юм дундын хүрээллийн хүмүүс байдаг ч юм уу? Эсвэл нэг юм гадны хүмүүст хоёрыг хянах гад хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй ч юм уу? Эсвэл яваандаа ингээд хоёр илүү юм дотн болвол хүмүүс ингээд хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй ч юм уу? Нэг юм өгөөсгөлийн тийм юм хүчтэй энерги байна гэх юм уу? Тэгээ нэгэж та хоёр өөртөө мэдээд байгаа учраас ер нь бол энэндээ ингээд юм сэтгэл жоохон гундуухан байгаад байна. Тэгээ энэ байдал нь тэр хүний одоогийн нөхцөл байдалд ингээд энэ харилцааны үн цэнийг ингээд буруугаар харахад бас зарим нэг талаараа хүргээд байгаа. Энэ харилцаа ийм л харилцаа юм шүү дээ. Би л их юмар бодсон юм шүү дээ. Өн хүн ийм л хүн байсан юм шүү дээ. Ингээл дуусах хэрэгтэй юм шүү дээ. Энэ ингээл өнгөрчих юм байсан юм шүү дээ гэдэг нэг юм буруу одоо тэр моментиг өгöd байгаа. Тэгээ магадгүй тэр хүмүүс тийм үйлдэл гаргаагүй байхад нь та хоёр төрүүлж үрдчилж бодоод хэрэгтэй хэрэггүй юм уу дуудаад байх магадлал өндөртэй. Тэгээ та хоёр хин нь маш хүчтэй манифест гэдэг төрлийн могсоо байхгүй юу? Өөртөө энгийн нэрээ тэгэнгუთ хэрэггүй юмыг энэ харилцаанд маш их дуудаад байна. Зөвхөн эрэг дээр нь төвлөрөөд эрэг дээр нь хараад ингээд энэ харилцаа чинь урагшлаад гоё яваад ах боломж байтал та хоёр өрөөс энэ боломжийг нэг нэгэндээ өөрсөндөө олохгүй байгаа нь хамгийн том асуудал гэсэн үг. Гэхдээ та хоёр хамтдаа байхдаа маш хүчтэй, хамтдаа байхдаа маш гэрэлтдэг, хамтдаа байхдаа хүрэхгүй газар гэж байхгүй, хамтдаа байхад биелэхгүй зүйл гэж байхгүй,
үнэхээр орчлон ертөнцийн бүр төгс тааруулсан хос. Гэхдээ энэ хүчээ яаж ашиглах арга, нэг нэгнтэйгээ яаж ойлголцох, нэг үйлчлэлээр яаж байх, нэгнийхэн төлөө яаж хичээх, энэ орчлон ертөнцийн төлөө яаж хамт зогсох учраас олох хэрэгтэй гэсэн үг. За ингээд үндсэн уншлага маань бол дууслаа. Үргэлжлүүлээд нэмэлтээр нэгдүгээрт тэр хүний даалт хүслэн тэгвэл яг юу юм бэ? Хоёрдугаарт тэр хүнд итгэж болох хүн мөн үү? Гуравдугаарт та хоёрын ирээдүй яг ямар байх юм бэ? Дөрөвдүгээрт та хоёр юуны тухай ярилцах хэрэгтэй бэ? Тавдугаарт тэр хүн тантай холбогдох уу? Тийм бол хизээ холбогдох бол? Зургадугаарт та хоёрын хосын нийцэл зохицол ямар байна вэ? 7 дугаарт тэр хүнээс ирсэн цагтл гэсэн сэдвтэйгээр нэмэлт уншлага маань үргэлжлүүлээд явагдана. Хэрвээ та хэд нэмэлтээ авмаар байвал дээрх зааврын дагуу аваарай. Тэгээ комент хэсэгт миний хайр дурлалын харилцаа ямар ч саадгүй гэрэл гэгээгээр дүүрэн байх болтугай гэж гоё өгүүлбэрийг бичээж өөрийнхөө хайрын харилцаанд эерэг үгсийг, эерэг манифестыг, эерэг аффирмашныг, эерэг бүхнийг дуудаарай. Скул дээр нэрээ үнгүй нийгэмлэг нэгцнийг та одоо ч мэдээгүй байгаа юм шүү дээ. Нэгдээд дуудчихээн. Тэг өдрөө алган үнгүй сургалтууд маш гоё зүйлсүүд явагдаж байгаа. Үнгүй байгаа дээр нь ороод суралцаад аваарай. Тайлбар хэсгээр линкийг оруулчих юм. Дотоод ашгүй гайхамшиг пэйж рүү бичээд мэдээлэл авч болно. Бүгдэнд нь хайртай шүү. Одгоо уулзцгаая. Амжилт хүсье.